Молли Дипс 1998 оны 5 дугаар сарын 8-нд Калифорни мужийн Сан Франциско хотод төрсөн. Түүнийг 2 дугаар ангид сурч байх үед эцэг эхэн салж Молли ээж болон 2 ахынхаа хамт Айова муж руу нүүжээ. Гэсэн ч аав нь хүүхдүүдтэйгээ ойр дотн харилцаагаа үргэлж хадгалсаар байсан. Ахлах сургуулиа төгсөөд тэрээр Айова мужийн улсын их сургуулийн сэтгэл судлалын ангид элсэн орсон. Чөлөө цагаараа тэр бүс нутгийн эмнэлгийн төвөнд иргэдэг хүүхдийн өндрийн лагерт ажилдаг байжээ. Тэрээр амьдралын өвдөгтэй, спортоор хичээлдэг маш олон найзтай нэг юм байсан. Молли Дипс 2018 оны зуныг Айова мужид байрлах Бруклин нэртэй жижигхэн хотод өнгөрүүлж байжээ. Тэр хот нь хааш хаашаа 3 км орчим ердөө 1400 хүн амьдардаг жижиг хот юм. Бүгд бие биенээ таньдаг тийм нам гүм газар аимшигтай зүйл тохиолдож болно гэж хэн ч төсөөлөхгүй байлаа. 2018 оны 7 дугаар сарын 18-ны орой Молли гүүхээр бэлдэж байсан. Тэрээр Бруклинд найз залуу болох Далтон Жэктэйгээ түүний ахын гэрт амьдарч байсан. Тэр орой гэхдээ гэртээ ганцаараа байсан. Найз залуу нь ажиллаар Бруклинээс 210 км-ийн зайдаа өөр хот руу явсан. Заах нь байхгүйсэн. Тэгээд Молли найз залуудаа Snapchat-аараа зураг илгээчгээд оройн 7 цаг 30 минутын үед гүүхээр гарч явсан. Маргааш нь Молли ажилдаа очих ёстой байсан ч тэр ирсэнгүй. Энэ нь түүний гэр бүлийнхэн болон найз залуугийнхэн санааг маш их зовоож эхэлсэн. Тэд бүгд Моллиг маш хариуцлагатай бөгөөд урьдчилан хилэлгүйгээр ажиллаа хизээж тасалдаггүй гэдгийг мэддэг байсан. Үүнээс гадна тэр дуудлага болон мессежүүдэд ерөөсөө хариу өгөхгүй байсан. Удалгүй эцэг эхэн цагдаа хандгаар шийдэж цагдаа нар Моллиг эрен хаах ажлаа эхлүүлсэн байдаг. Эхний өдрүүдээс л энэ хэрэг Америк даяар асар олон хүний анхаарлын төвд орж ирсэн. Ийм зүйл өмнө нь хизээж тохиолдож байгаагүй энэ жижигхэн хотод бүсгүй алга болсон явдал нь Бруклиний оршин суугчдын хувьд томоохон цочрол болсон. Хүмүүс хаалгаач дүүждэггүй өөрийгөө бүрэн аюулгүй гэж боддог байсан. Моллигийн аав Роб Дипс Сан Францискогоос Бруклинд ирж эрен хаах ажиллагаанд идэвхтэй оролцож эхэлсэн. Тэр охиныхоо зурагтай зарлал тарааж хүмүүсээс асууж сураглан мөрдөн шалгалтанд бүх талаар туслахыг хичээж байлаа. Эцэг эхэн охиноо эсэн мэнд олдно гэсэн найдвараа эцсийн мөр хүртэл алдаагүй юм. Охиныг эрен хаах ажиллагаанд Айова мужийн эрүүгийн мөрдөн шалгах хилтэс, холбооны мөрдөх товчоо болон ойр байдаг цагдаагийн хилтэс гэсэн 3 байгууллага зэрэг оролцсон. Тэд нийлээд 2000 гаруй сэжвэрийг шалгаж ойролцоогоор 500 хүнээс байцаал авсан. Моллиг хаах ажиллагаа Бруклиний иргэн тойрондох бүх бүс нутагт нэлээд том хэмжээтэйгээр өрнөж байлаа. Энэ үед бүр цагдаа нарт Моллиг Бруклинээс 380 км зайтай Миссури мужийн Корней хотын ачааны машины зогсоол дээр харсан гэж мэдээлэл хүртэл ирж байсан. Цагдаа нар энэ мэдээллийг шалгасан боловч үнийг нотлох нэг ч нотлогоо олдоогүй. Ийм төрлийн гэмт хэрэгүүдийн ихэнхийг нь төрөл төрөсөд болон хамгийн ойр дотны хүмүүс үйлддэг гэдэг статистикийн дагуу цагдаа нар Моллигийн найз залууг ч мөн шалгасан. Гэхдээ энэ удаа тийм биш байв. Найз залуугийн өөр газар байсан гэдэг нь баттай нотлох баримтаар батлагдаж байсан. Цаг хугацаа өнгөрөх тусам Моллиг хаах ажиллагаа ямар ч үр дүн өгөхгүй байв. Эрүүгийн мөрдөн шалгах хилтэс охиныг эсэн мэнд олоход туслах аливаа мэдээлэлтэй хүнд мөнгө шагнал өгөхөөр зарласан. Шагналын хэмжээ аажмаар өссөөр эцэст нь 366 мянган $. Хүрсэн. За энэ нь Америкийн хэмжээнд ч маш их мөнгө байсан бөгөөд Айова мужийн түүхэндх хамгийн өндөр мөнгөн шагналын сантай хэрэг болсон юм. Үүнээс хэсэг хугацааны дараа цагдаа нар дахин нэг мэдээлэл гаргасан нь Моллиг хаах ажиллагааг Бруклиний орчмын хэд хэдэн газарт төвлөрүүлж арай багасгаж байгаагаа мэдгдсэн. За энэ газрууд нь бол мэдээж найз залуугийнх нь гэр, хэд хэдэн орон нутгийн ферм, шатхуун түгүйх станц, ачааны машины зогсоол болон автомашины угаалгын газар байсан. Ерөнхийдөө Моллигийн гүүх маршрутын дагуу байрлаж байгаа газруудад илүү төвлөрч шалгана гэдгээ мэдгдсэн. Гэхдээ энэ бүхэн нь Моллиг олоход тус болоогүй. Цагдаа нар хэдэн зуун мэдээлэл авч ийсэн ч мөрдөн шалгалт тухай бүртэл мухардалд хүрэж исэн. Гэсэн хэдий ч энэ үед бас нэг сэжигтэй зүйл гарч ирсэн. Цагдаа нар хайлтаа төвлөрүүлж ирсэн тэр фермүүдийнх нь нэг болох Гахан аж ахуйн фермийн эзэн хууль сахиулах байгууллагын хүмүүстэй маш дургүй хамтран ажиллаж эхэлсэн. Тэр би Моллигийн алга болсонтой ямар ч холбоогүй хэмээн мэдэгдэж худал үнэн илрүүлэгч полиграф төхөөрөмждөр байцаалт өгөхөөс хүртэл татгалцсан. За энэ бүхэн нь хэдийгээр түүнийг төгс сэжигтэн мэд харагдуулж байсан ч түүний эсрэг бас нотлох баримт гарч ирээгүй. Цагдаа нар түүнийг байцааж болгоч гэсэн ямар нэг нотлох баримт байхгүй учраас фермийнхэн нутаг дэвсгэрт нэгжлэг хийх тэр хавийнхан газар нутгийг ухаж сэндээлэх ямар ч ирэхгүй байна гэсэн үг. За ингэж явсаар агаад 8 дугаар сарын 21-нд хэрэг дээр маш том акц гарсан байдаг.
8 дугаар сарын 21-ээс хэд хоногийн өмнө хууль сахиулах байгууллагын сурвалжлагч сэтгүүлчдэд залуу цагаан арьстай эмэгтэйн цогцыг олсон гэж мэдээлсэн. Мэдээж бүгд энэ нь Молигийн тухай ярьж байна гэдгийг таамагласан. 8 дугаар сарын 21-нд цагдаа нар албан ёсны мэдээлэл хийсэн бөгөөд Молли Тибетсийн цогцыг Бруклинд байрладаг Повишек тойргоос олсон гэж мэдээлсэн. Үүний дараа эцэг эх нь очиж таних ажиллагаа явуулсан бөгөөд эцэг эх нь охиноо мөн байна гэж таньсан. За энэ шалгалтын үеэр Молли үргэлж авч явдаг хоёр зүйл биед нь байхгүй байгааг анзаарсан. За энэ нь бол нэгдүгээрт гар утас, хоёрдугаарт фитнес бугуувч нь. Удалгүй шүүх эмнэлгийн шинжээч нар албан ёсны дүгнэлтийг гаргасан бөгөөд охин руу дайрч хурц үзүүртэй зөөлөөр хит хитэн удаа цогсны улмаас амнаас алдсан байна гэж дүгнэлт гаргасан байдаг. Одоо Бруклин гэдэг чинь юм жижигхэн тэгээ хаашаа 3 км юм жижигхэн хотод хин нэгэн хүн тэд нар бүгдээрээ бие бинийгээ таньдаг байтал хин нэгэн хэрцгий гэмт хэрэгтэн тэдний дунд байна гэдэгт тэр хавийн оршин суугчид үнэхээр итгэж чадахгүй байсан. Сонинууд ч гэсэн энэ түүхийг улам дэвэргэж олон дахин мэдээлснээр бүх Америк даяар энэ хэргийн тухай ярьж эхэлсэн. За гэхдээ энэ хэргийн тайлал юу болсон нь удалгүй гарч ирсэн. Цогцос олсны дараахан цагдаа нар 24 настай Кристиан Ривьераг баривчилсан. За тэр хүн нь бол Мексикээс ирсэн хууль бус цагаач байсан бөгөөд хэрэг болохоос 7 жилийн өмнө хууль бусаар Америк нэгдсэн улсад нэвтэрсэн. Энэ бүх хугацаанд Джон Бат гэдэг нэрээр янз бүрийн фирмүүдэд ажилладаг байсан. Кристиан Ривьераг энэ хэрэгт буруутай гэдгийг яаж цагдаа нар олж мэдсэн бэ гэхээр Молигийн ихвчлэн гүйдэг байсан маршрутын ойролцоох камерын бичлэгүүдийг судалсны дараа тэр бичлэг дундаас Кристиан Ривьераг олж авсан байгаа. Эхэндээ тэд нар ингээд камерын бичлэг шалгаад байж авах үедээ тэд ингээд бичлэг дээр ямар ч зориггүйгээр нааш цаашаа яваад байгаа Chevrolet Malibu автомашиныг анзаарсан. Цагдаа нар Кристиан Ривьерагаас яаж мэдүүлэг авсан, тэрээр яаж хэрэгээ хүлээсэн нь тодорхойгүй, баттай хэлэх боломжгүй байдаг ч албан ёсоор сүүлд мэдээлснээр бол Кристиан Ривьерагаас байцаалт авч эхлэх үед л тэр дороо хэрэгээ хүлээсэн гэж мэдээлсэн. За түүний яриагаар бол тэр ингээд Молиг зам дээр гүйж явахыг нь бол харсан юм байна. Тэгээд хажуугаар нь машинтаа явж байгаад охин түүнд таалагдсан учраас түүний хажуугаар хит хитэн удаа явж өнгөрсөн. За энэ хэд хэдэн удаа явж өнгөрөөд байгаа энэ машинтайгаа яваад байгаагийн цагдаа нар камер дээрээс олж авсан бол энэ байгаа. Нэгэн мөчөө тэр машинаа зогсоож буугаад Молигийн хажуугаар гүйж эхэлсэн. Үүний зэрэгцээ тэр Молитой яриа өдөөж охины анхаарлыг өөртөө татахыг оролцсон. Молид энэ үйлдэлд таалагдаагүй бөгөөд хэрвээ чи энэ үйлдэлээ зогсоохгүй бол би цагдаа дуудана шүү гэж Моли залууд хэлсэн байгаа. Тэгээд охин гар утсаа авах үед нь Ривьера түүний рүү дайрсан байна. Үүний дараа тэр Молигийн цогцыг эрдэнэ шишийн талбайд хачгаад зугтсан байдаг. Баривчлагдаад шоронд орсны дараа Ривьера гинэд байр сууриа өөрчилж тэр орой юу болсныг санахгүй юм гэж мэдгдсэн байдаг. Яг энэ нь бол яг өмгөөлөгч авсны дараа болсон үйл явдал учраас хүмүүс таамаглахдаа түүний өмгөөлөгч нь энэ хэргийг хүлээсэн мэдүүлгээсээ татгалцахыг ятгсан учраас тэгсэн бахаа гэж ярьж байгаа. За тэгээд 9-р сарын 19-нд эхэлсэн шүүх хурлын үеэрч гисэн Кристиан Ривьера өөрийгөө энэ хэрэгт буруугүй гэж мэдгдсэн хэвээрэл байсан. Шүүх ажиллагаа өмгөөлөгчдийн нөлөөгөөр нэлээд сунжирч 3 жил үргэлжилсэн бөгөөд энэ хугацаанд Кристиан Ривьерагийн гэр бүлийнхэн 2 өмгөөлөгч хүсэж аваад түүнийг цагаатгах эсвэл ялыг аль болох багасгахын тулд бүх хүчээр ажилласан. Энэ хэрэг дээр яагаад бүх Америк даяар энэ шүүх хуралд анхаарлаа хандуулж ирсэн бэ гэхээр Дональд Трамп Молли Тибетсийн энэхүү хэргийг өөрийн цагаачлалын бодлого болон сонгуулийн кампанит ажилдаа жишээ болгон ашиглаж байсан. Цагаачлалын хуулийг чангатгах хэрэгтэй байгаа нь энэ хэргийн жишээгээр илүү тодруулан харуулж ирсэн. Дональд Трамп ярихтаа одоо хууль бусаар орж ирсэн ажилчид хүмүүс энэ мэдчлэнгээр хүний амьд хурж маш аюултай гэмт хэргийг үлдэж байна гэж үзэн улмаар одоо Мексикийн хил дээрх хяналтыг маш чангаруулах, нэмэгдүүлэх шаардлагатай гэж байнга дурдж ярьдаг байсан. Гэвч Молигийн аав охиныхоо үхлийг улс төрийн аливаа зорилгоор ашиглахыг эсэргүүцэж байсан. За өмгөөлөгчдийн гаргасан олон удаагийн хүсэлт, захар тахал зэрэг олон шалтгааны улмаас шүүх хурал нэлээд хойшилж 2021 оны 5 дугаар сарын 17-нд шүүх хурлын үндсэн хэсэг нь эхэлсэн байдаг. За энэ үед ч гэсэн Кристиан Ривьера өөрийгөө буруугүй гэж үргэлжлүүлэн мэдгцээр байсан ч түүнд ямар ч боломж байгаагүй. 5 дугаар сарын 28-нд шүүх эцсийн шийдвэрээ гаргаж түүнд 1-р зэргийн хүн амны хэрэгт буруутай хэмээн шийдвэрлсэн. За ингээд Ривьера Айова мужийн ялын дээд хэмжээ болох хугацаагүй бүх насаараа хорих ял авсан бөгөөд энэ хугацаанд тэрээр хугацаанаас өмнө судлагдах, хүсэл гаргах эрхгүйгээр юм ял авсан байгаа. Молли Тибетсийн энэ хэрэг нь бидэнд аюул бидний огт төсөөлөөгүй газар байж болдог. Мөн түүнээс хинч бүрэн хамгаалагдаагүй гэдгийг харуулж байгаа юм.